За өнөөдөр хоёр талаараа эргэлдэг хоёр алчуурыг танилцуулах болно. За эхнийх нь ийм ягаан өнгөтэй. За соронзороо тогтоогоод нөмөр хэлбэрээр ингэж хэрэглэж болно. За дараагийнх нь коноптой цамцсандаа конопо тайлаад нэг талынх нь үзүүрийг коноп руугаа хийж цуг коноптоод улаан өнгөтэй учраас улаан өнгийн бүсээр чимэг болгоод за тэгээд улаан цүнх байрвал илүү тохиромжтойгоо харагдаж байна. За дараа нь нэг талын үзүүрээ хүзүүгээр ороогоод за их биеийг нь дээрээс нь доошоо орох маягаар уйж өгнө. За уйсан их биеэ задлаад мөрлүүгээ болгоод ингээд хүзүүндээ бас хийж болж байна. Маш гоё дэгжин байгаа биз. За дараагийн алчуур маань ягаан суурьтай ногоон оруулахтай юм алчуур байгаа. За энийг ингээд бүс хэлбэрээр бас ашиглах юм бол маш гоё цэвэрхэн харагдаж байна. За дараагийнх нь болохоор нуглаад хүзүүн дээрээ тавиад соронзороо бас тогтоогоод нөмрөн маягаар ашиглах юм бол бас маш гоё цэвэрхэн харагдаж байна. Айгуу тийм энгийн ямар ч хувцсан дээр тохирохоор тийм өнгө байгаа. За дараагийнх нь үзүүрээ дээрээс нь доош уух хэлбэрээр уяад бас өөрийнхөө мөрлөө ингээд оруулаад за ингээд бас маш гоё дэгжин цагаан цүнхэн дээр цагаан хувцсан дээр бас айгуу гоё харагдчихлээ. За хамгийн сүүлд нь эргүүлээд ягаан өнгийг нь гаргаж ирээд үзүүрийг нь уяад за эргүүлээд толгой дээгүүрээ оруулаад их биеийг нь толгой дээгүүрээ буцаж татаж гаргаж ирээд за ингээ алчуур зангидах маягаар бас ашиглахад маш тохиромжтой байна. Шилээ зүгээ зуны аялалд бол маш дэгжин гоё харагдахаар байна. Баярлалаа.